Энэ бол миний хамгийн анхны Idol-ийн концертанд явсан бичлэг байна. Нэрээ Idol-ийн стик нь өөрчлөгдсөн юм бэлээ. Тэгээд энэ зарж исэн. Энэ удаагийн концертны нэр нь болохоор Syncopation. Монголоор орчуулах юм бол зөрүүтэй хэмнэл гэдэг утгатай юм бэлээ. Тэгээд миний суудлын амар хацтай хамгийн загт би суудалтай болж чадсан. Тэгээд ер нь жоохон харагдахгүй ч гэсэн тэгээд ингээд юмнууд нь хүмүүсийг амар ойртноос харах боломжтой гэдэг даваа талтай байснаас амар таалагдсан байгаа. Тэгээд концерт нь болохоор эхлэхдээ дуусахтаа тэгээд дундуур аяны бичлэг үзүүлсэн. Тэгээд энэ бичлэг болохоор концерт болоо Syncopation гэдэг зүйлсийн талаар танилцуулаад тэгээд Idol-ийн одоо биднэрт хэлхийг хүссэн үг буюу одоо таны амьдрал бусд хүмүүсийнхтэй ижилхэн зэрэг байх шаардлагагүй гэсэн утгыг амар сайн оруулж өгсөн санагдсан. За ингээд манайд гараад ирлээ. Бүр амар гоё юмсан. Амар хөөгөөцтэй буюу яг хүүхэлдэй шиг тэгэл одоо ингээд амар юу амар сайн. Тэр ханаад хэлгцэн бүр амар сайн. Хүүхдүүдийг амар сайн авсан. Тэгээд манай хүүхдүүд бүгдээрээ нэг соло дуунуудаа дуулж үзүүлсэн байгаа. Тийм. Суян болохоор 2 дуу гаргасан. За одоо ингээд ахаар үзээ. Ёо шуа энэ үед бүр амар хөөрхөн байсан заяа. Бүр ёо би шуаг дуулна гэж ерөөсөө бодоо. Ер нь хэлт бодсон гэхдээ амар хөөрхөн гоё дуулыг өөрт нь амар цогцсон юм шиг санагдсан. Ёо энэ үед миний бүр зүрх ёо энэ өнчөл яана гэж шал хэрэггүй юм бүр ингээд тэр нь бүр амар зүрхсгэр бүр амар өндөрт бүр дээш авсан байхгүй ёо. Тэгээ амар хөөрхөн. Нэрэн Soyeon Ice Blue Rabbit гэдэг нэрээр одоо уран бүтээлээ төрж аваад байгаа бүм мэдж байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь энэ нь өөрх нь хамгийн дургуй зүйлсүүдийг нэрвүүлээд тэгээд өөрийгөө дахин шинээр одоо бий болгосон гэж. Тэгэл ер нь гол болгоор нь ингээ бүгдээрээ хамт бидний мэддэг алдартай дуунуудыг амар одоо гаргасан. Нөөс гоё юмсан. Хамгийн сүүлдээ хамгийн дуртай дуунуудыг мань гаргаад бүр ихэр маш сайн хамт дуулсан байгаа. Тэгээд бас хамт зураг даруулсан үгээ бичлэгээ хийлгсэн. Ингээ хамт ахуулмаар санагдсан юм аа. Амар гоё ярьж байгаа зү. Хөрёо. Нэр октодод хориулаад гэх юм анх удаа одоо концерт явж байгаа болохоор тэгээд дээлээ өмсч утсан байна. Хамтдаа байцгаая гэж шүү. За тэгээ бүх юм дуусаад ер нь миний амьдралын энэ 2026 нэг bucket list-ийн нэг нь ингээд үнэхээр дуусанд баяртай байна. Баярлалаа.